За сайн байцгаана уу. Та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргье. За хажууд хүндээ бас сайхан шалом гэд мэнчлээрээ. Ааха. За тэгээд гадаа бас өчигдрөөс эхлээд нэлээд салхи шуургатай, бас застай, бороотой ер нь тиймэрхүү өдрүүд болж байна. Тэгээд хөдөөр нутгаар зарим нутгаар бол салхины ирч бас маш хүчтэй. Ялангуяа одоо говийн нутгаар бол маш хүчтэй салхилж байгаа гэсэн мэдээ байна. Тэгээ энэ хугацаанд бас бүгдээрээ дотроо бас залбиралтай байцгаая. Янз бүрийн байгалийн гамшигт үзэгдэл тийм ээ. Янз бүрийн гэр орон хийсэх, мал хуй гэд одоо байгаль дэлхийн цаг агаарыг бурхан бас сайхан өрөөж өгөөсэй гэж тийм ээ. За ингээд юу бурханы үгийг унсгахаас өмнө би та бүхнээсээ нэгэн асуултыг асууя. Тэгээд сүүлийн өдрүүдэд би ер нь энэ үгийг маш их сонсож байна. За энэ ямар үг вэ гэхээр эв найрамдал, эв нэгдэл гэдэг ийм үг байгаад байгаа. Эв найрамдал, эв нэгдэлтэй. Тэгээ бид нар бол ийм үгийг бол маш сайн мэддэг. Ямар үг вэ гэхээр монголчууд бид нар эвтэй байхдаа хүчтэй гэсэн ийм үг байгаа. Тэгээд биднийг тэгвэл эвтэй байлгадаггүй зүйл юу юм бэ гэдэг ийм асуулт надад одоо бодогдсон. Биднийг ер нь эв найрамдалтай байлгадаггүй тэр зүйл юу юм бэ? Хувь хүний одоо тэр дотор байгаа биднийг хагаралдуулж байгаа, биднийг бие биентэйгээ дэрсэлдүүлж байгаа, бие биентэйгээ өрсөлдүүлж байгаа тэр зүйл нь юу юм бэ гэж те. Тэгэхээр хэдүүлээ манай Монголд их сонин нэг тийм үг байгаад байдаг. Гэхдээ сүүлийн үед бол өөрчлөгдөж байгаа. Монголчууд багийн спортоор явахгүй гэж. Монголчууд багийн спортоор явахгүй. Нэгэн спортонд л сайн гэж тийм ээ. Ба яагаад тэгвэл тийм үг байгаад байгаа юм те. Монголчууд яагаад багийн спортоор явахгүй байгаа юм гэхээр баг болоход баг болно гэдэг бол өөрийгөө биш харин бусдыг сонсохыгээс эхэлдэг юм болов уу гэж би бодож байгаа. Баг болно гэдэг бага бодох юм болов гэдэг нь би гэсэн байхгүй юу? Би өөр нь одоо 20 хэд настай. Одоогоос арай залуу байхдаа одоо сакс мэлэн тоглодог. Бурхан надад нэг гоё хобби гэх юм уу? Нэг дуртай зүйл өгсөн. Бас бэлэг авьяас өгсөн нэр нь саксыг би ер нь бол за одоо байрныхаа урдын шийдэн дээр миний баг нас бол өнгөрсөн ерөнхийдөө. Тэгээд манай үеийнхэн тэгж ярьдаг байсан гэсэн. Гэхдээ би нэг сүлд мэдсэн л дээ энэ ангууш одоо хаана бэлтгэл хийгээд идэм бол гэд. Тэ хаана бэлтгэл хийгээд чухал зүйлсүүдийг сураад идэг юм бол гэж тэ. Тэгээд би нэг удаа бид нар тэмцээнд ороод байжсэн чинь Сүхбаатар аймгаас би нэг дүүгээ тэр тэмцээнд оруулахын тулд дуудчихгүй юу? 500 км-ийн цаанаас шүү дээ тийм ээ. Сүхбаатар аймгаас. Тэгээд тэмцээн нь болохоор Баянзүрх дүүрэгт болсон л доо. Тэгээд тэр дүүгээ би дуудсан. Гэхдээ тэр дүүг одоо саксны багт чинь за сэлгээтэйгээ нийлээд нэг аруулаа байгаа шүү дээ тийм ээ. Аруулаа байгаа. Тэгээд гарааны 5 би тэр дүүгээ гаргаагүй байхгүй юу? Тэгээд тэр дүүг яг гарааны 5 хамгийн сайн 5 нь гардаг байхгүй юу? Ер нь саксны багт. Тэгээд сэлгээнд бол одоо яг тэр гарааны 5-ыг нөхөх хүмүүс байж идэг. Тэгээд би манай баг эхний одоо 2 үйл тоглосон. Тэгээ эхний үед ер нь ил одоо оноогоор илүү гараад ингээд нэлээд одоо оноогоор илүү гараад хожоод явж исэн чинь нөгөө нэг суудал дээр сууж исэн манай сэлгээний хүмүүс тайм авчлаа шууд тоглолтын дундуур. Тэгээ яваа очисон чинь нөгөө манай дуудаж исэн дүү маань бас нэг багийн хүн маань бит хоёр яахлаараа талбайд гардгүй юм. Бит хоёр гармаар байна. Яахлаараа та нар тоглолтгийг. Бит хоёр гарч тогломоор байна гэд айгүй уурлаад. Тэгээд тийм учраас за яг тэгвэл та хоёр ингээ гараад тоглол гэд. Тэгээд тэр хоёр маань гараад тоглосон чи байхгүй. Бага бужигнуулж хаяад, баахан алтаа болгож хаяад, оноо тэнцүүлээд тэгээд манай баг хожигдсон. Ерөнхийдөө эв нэгдлийг, багийн эв нэгдлийг сүйтгэдэг зүйл магадгүй хувь хүний хувиа хичээсэн байдал байдаг юм болов уу? Хувь хүн өөрийгөө ботсон байдал байдаг юм болов уу? Альва нэг буруу сэтэл байдаг юм болов уу гэж миний хувьд бодож байгаа байхгүй юу? Тэгэхээр бүгдээрээ хамтдаа бас залбираад Бурхны үгийг өнөөдөр уншицгаая. Баярлалаа Бурхан минь, та бидэнд чухал ойлголт ухаарлыг өгөөч. Биднийг та өөрчлөөч, биднийг та нэгтгэж. Бидэнтэй та бас яриарай. Их эзэн Есүс Христийн нэрээр гун залбирлаа. Амен. За бүгдээрээ хамтдаа 2 дугаар Шимээл номын 20 дугаар бүлгийг аль эзэн гаргасан байх. Эндээс би та бүхэндээ дуудаж өгье. Би стандарт монгол орчуулганаас та бүхэнд уншиж өгж байгаа. Тэгээд та бүхэн маань дагуулад хараарай.
Бенамин овгийн Бихригийн хүү Шева гэгч олиггүй итгээд байдаг баваа. Тэрээр ивэр бүрээ татан бидэнд гих хувь өмч Давидэд алга. Бидэнд өвлөх өв хөрөнгө Эшийн хүүд алга. Бүгдээрээ майхан руугаа хой давгуудаа хэмээн ч байлаа. Тиймээс Израильчууд бүгд Давидыг орхин Бихригийн хүү Шеваг дагаж харин Юхудачууд хааныгаа даган Йордноос Иерусалим руу хөдөлжээ. Давид Иерусалим дэх өргөөндөө ирлээ. Тэрээр орд өргөөгөө сахиулахаар үлдээсэн 10 татвар эмийг гэрийн хороонд байлгаж хэрэгтэй зүйлсээр нь хангав. Хаан тэдэн дээр ороогүй ба тэд үхэн үхтлээ хороонд байж бэлэвсэн амьдралаар амьдарсан юм аа. Хаан 3 хоногийн дотор Юхудагийн ирчүүдийг миний өмнө цуглуулж чи өөрөө ч энд бай гэж Амасад тушаав. Тэрээр Юхудагийн ирсийг цуглуулахаар явсан ч тогтоосон хугацаанд амьдсангүй. Тэгээд Давид Авишад одоо Бихригийн хүү Шева бидэнд Авшломоос ч илүү гай тарих нь. Тиймээс чи эзнийхээ цэргүүдийг дагуулan түүнийг мушиг Бэхлэт хот олгоос нь өмнө барихгүй бол түүнийг алдчихна гэлээ. Йовын хүмүүс Кретчүүд, Плетчүүд гээд хамаг хүчрхэг цэргийн хамт Бихригийн хүү Шеваг мөрдгөөр Иерусалимаас хөдлөвөө. Тэдний Гивон дахь нэгэн бол чулууны дэргэд байхад Амаса тэдэн дээр ирэв. Йов хоёрт дуулгаан өмсөж хуйтай илдээ дашаандаа зүүсэн байжээ. Түүнийг ураг шалгахад элдэн сугараад ирэв. Тэгээд Йов Амасад амар минь уяэл минь гэд баруун гараараа сахлаас нь атгаж үнслээ. Харин Амаса Йовын гарт илд байгааг анзаарсангүй. Йов түүний хэвлэрүүн дүрсэнд гиз дотор нь газар цовж өгвэ. Тиймээс дахиж дүрсэнгүй. Тэгээд Йов өөр эндүү Авишен хамт Бихригийн хүү Шеваг үргэлжлүүлэн мушиглөө. Йовын залуусын нэг нь Амасагийн дэргэд зогсоод Йовын талд байж Давидыг гих хэн бүхэн Йовыг дагагтун гэв. Харин Амаса цусандаа хутгалтан замын голд үлджээ. Түүгээр өнгөрөх бүхэн зогцсыг нь харан зог тусаж байгааг өнөөхөр хараад замын хажуу руу холдуулж дээлэр бүтээвэ. Түүнийг замаас холдуулмагц хүмүүс бүгд Бихригийн хүү Шеваг нэххээр Йовыг даган явлаа. Шева Израилийн бүх овгоор дайран Авел бет Махад хүрв. Бричүүд бүгд чуулж түүнийг даглаа. Йов хүмүүстэйгээ ирж Авел бет Махаг бүслэн аваад хотын бэхлэлтийн дэргэд шороо овоолж хэрмийг нураахыг оролдов. Тэгтэл хотоос нэгэн ухаалаг эмэгтэй хөөе сонсооч энд ирээд надтай ярилц гэж Йовд хэл хэмээн хашгирав. Йовыг ойртон ирэхэд мөнөөх эмэгтэй чи Йов уу гэхэд тийм ээ гэлээ. Сайх эмэгтэй шивгчнийхээ хэлэх үгийг сонсож хайрал гэв. Йов за сонсъё гэлээ. Эмэгтэй урд цагт хүмүүс асууж зөвлөе гэвэл авайлт оч гэдэг гээд сөргөлдөөнийг шийддэг байсан. Би бол Израильд инхийг хүсдэг үнэн ч хүмүүсийн нэгэ. Харин чи Израилийн их болсон хотыг сөнөөх гэж байна. Юунд чи Явагийн өвийг залгих гэвэ гэв. Йов хариуд нь бүү үзэгд хотыг чинь газартай тэгшилж устгах явдал надаас хол байгээ. Хэрэг учир үүнд биш Эфраимаас гаралтай Бихригийн хүү Шевал Давид хааны өдөөс гар далаасан билээ. Түүнийг л бидэнд өгчих. Тэгвэл бид хотыг чинь орхиж буцна гэв. Өнөөх эмэгтэй харж бай. Түүний толгойг чам руу хэрэм давуулж шиднэ гэд мэрэгэн санаагаа өвөрлөн бүх ардууд дээр очлоо. Тэд Бихригийн хүү Шевагийн толгойг авч Йов руу чулуудав. Тэгээд Йовыг эвэр бүрээ татахад цэргүүд нь хотыг орхин гэр гэрлүүгээ явж харин Йов Иерусалим руу хаан дээр буцаж очлоо. Йов нь Израилийн бүх цэргийн жанжин харин Ихо Ядагийн хүү Беная Кретчүүд хийгээд Плетчүүдийн жанжин байсан юм. Адором нь албадлагын ажлын даамал, Ахиулуудын хөвгүн Йехошафат албан хэрэг хөтлөгч, Шева гүүш, Садок Эвиятар нар дахилч харин Ер хүн Ира Давидын дахилч байлаа гэсэн байна. За энэ 19 дугаар бүлэгт манайхаа юу болсныг санаж байна уу? Давид хаан чинь Авшлом хүүгээсээ зүгтаагаад цүл хэл рүү Йордан голыг гатлаад Авшлом араас нь хөөж ирээд аавынхаа хаан ширээг булаах гад ингээд одоо Йордан голын зүүн талд байлдаад хүү Авшлом нь үхсэн. За ингээд бусад үлдсэн Иерусалимд үлдсэн овгууд хааныгаа буцаж авчрыг та өргөөндөө ирээ гэж хэлээд за Йордан голыг яг гатлахаас өмнө тэ энэний өмнөх бүлэгт санаж байгаа бол гимшил гэдэг зүйл хүнд зөв үйлдэлийг өгдөг. Тийм ээ? Буруу хааны өмнө буруу хийсэн хүмүүс бүгд гимшдэг штэ, тийм ээ? Ирээд гимшээд уучлалт гуугаад ам үлддэг. Тэгэхээр гимшил бол хүнд зөв үйлдэлийг өгдөг, хүнийг өөрчилдөг. Тийм хүч гайхалтай бэлгийг бурхан бидэнд өгсөн байгаа. За ингээд нөгөө хамгийн сүүлд 19-ний төгсгөл дээр Юхутачууд чинь нөгөө сүүл мушгаад ийсэн хааныг авчрахад тэнгүүтээ за бид нар бас буруу юм хийсэн байна гэд хамгийн дөрөнд хурж ирээд хааныг тийм ээ
гол гатлуулангуудаа дагуулад иржсэн чи израилчууд ирэнгүүтээ яахлаараа та нар бидэнд хэлэхгүй хааныг ингэж угтаж авч одоо пялдагчж байгаа баг марк юм ярьсан тийм ээ. Гэтэл Иудачууд хэлсэн. За бид хааны одоо нэг ураг авахтай хүмүүс. Бид нар инглээгээд хаан биднийг илүүцсэн байхгүй. Та нар битгий ингэж муугаар бод гэж ингэж хэлсэн. Тэгээд тэр үг бол илүү байсан гэд 19 төгссөн. Тэгтээ сонин. Яг тэр үед Бенамин овгийн Бенамин гэдэг бол Израилийн 12 овгийн нэг Иерусалимийн хойд талд одоо Иудагийн уулархаг нутагтай ийм ард овгийн Шева гэд эндээ сонин нэгдүгээр ишлэл дээр шууд хэлсэн олиггүй итгээд байсан гэж. Гэхдээ энэ биштэй нөлөөтэй залуу байсан байгаа байхгүй юу? Маш нөлөөтэй. Израильчуудын 10 овг ирсэн шүү дээ хойноос нь тийм ээ. Ингээ бөөнөрөө Давид хаантайгаа зүг яваад буцах гээд байж итэл энэ Шева гэдэг энэ залуу нэг сони юм ирсэн. Юу ирсэн гэхээр тэнд байгаа овгуудаа энэ Давид хаанд ч бидэнд гих өмч байхгүй юм байна. Бидэнд өвлөх хөрөнгө гэж юм энэ Яша гэж эцгээр нь бүр хэлсэн. Яшагийн хүүт чинь бидэд өгөх юм байхгүй юм биш үү? Бидэнд ноогдох юм байна уу гэж. Тэгэхээр эндээс харах бол Шевагийн олиггүй зан гаргаж байгаагийн үндсэн шалтгаан жоохон шуналтай байгаа юм шүү. Жоохон эд материалын сонирхол байна уугүй юу? Тэ? Энэ Давид хаанд чинь бидэд өгөх юм байхгүй юм биш үү гэж. Жоохон ашиг сонирхлын үүднээс хараад ийн үгүй юу? Хааныгаа тэ? Бидэнд өгөх юм Давидэд байна уу гэж. Би энэ Давидыг дагаад юу олж долоох юм бэ гэж. Надад ашигтай юу? Өнөөдөр ер нь хүмүүс нийгмийг ингээ харах юм бол ашиггүй юмдаа бараг явахгүй шүү. Хамгийн түрүүнд л бодно. Би яагаад энд явхад надад ямар ашиг байгаа юм бэ гэж. Цуглаанд явхад надад ямар ашиг байгаа юм бэ гэж. Тэрний оронд гэртээ, тэрний оронд бизнесээ, тэрний оронд түлээ усандаа яваад тийм ээ цуглаанд одоо гадагшааг харуул ингээ шорон шуургаар шуураад идэг ер нь цуглаанд явах хэрэг байна уу гэж тийм ээ. Хүн хамгийн түрүүнд ашиггаа боддог. Тэрнтэй адилхан Шева шин Давид хаанд чинь бидэд өгөх юм байхгүй юм биш үү гэж. Хэдүүлээ болиё л доо. Дагхаа болиё. Нөгөө ухтаж явхаар ирсэн хүмүүс чинь юу вэ? Тэгээд ивэр бүрээ татсан. Өөрийнхөө хойноос ирсэн израилчуудын овгуудыг урайлсан. Ятгсан, төрхирсэн магадгүй. Бүгдээрээ майхан руугаа буцацгаая манайхаа. Явцгаая. Давидыг дагаад юу ч олж долоохгүй юм байна. Наа чи бидэд өгөх юм юу ч алга. Хааныгаа штт. Хааныгаа штт. Ард иргэдэн. Тиймээс арай 20 дугаар ишлэл сонин амар нөлөөтэй залуу байсан байгаа байхгүй юу? 20 дугаар ишлэлээс асууж нөгөө израилчууд сонсоод бүгд Давидыг орхисон гэж байгаа шүү дээ манайхаа. Нөгөө досгоод ирсэн хааныгаа Йордан гол гатлаад Иерусалим руу явж явах занд нь хайсан. Йоо Давид хааны оронд та нар өөрсдөө тавиад үзээрэй. Бүгд урвж шүү дээ. Хүүн урвсан, элчин сайд нь урвсан тий. Маш олон хайртай дотны хүмүүс нь урвсан. Тэгээд том ялалт байгуулад эргээд Иерусалимд очиё гэтэл нөгөө ирсэн израилчууд ихэнх овг аймгийн хүмүүс нь бүгд Давидыг орхиод Шеваг дагаж гэж байна. Нөгөө залууг дагаад явсан. Харин хөөх юм уу нэг ураг овг гэж хэлжсэн Ихуда овгийнхан үлдсэн харагдаж байна те. Хаанда үнж үлдээд Йордноос Иерусалим руу хөдөлжээ гэж штэ. Магадгүй бүр хөдлөөчгүй байсан байна. Йордныг гатлаад байж идэл. За ингээд магадгүй Иерусалимд ирсэн Давид хаан мэдээж бодсон. Давид хаан бол ард иргэдээ хамгийн түрүүнд боддог хүн гэдгийг харагдсан. Ард иргэдээ боддог, иргэдийнхээ амар тайван байдлыг боддог. Хооронд нь хагаралтуулаад яах вэ? Хооронд нь мөргөлдүүлээд яах вэ гэж боддог тийм зүрх сэтгэлтэй нь яаж харагдсан гэхээр Авшломоос зүгтаагаад гардаг. Өөрийнхөө байгуулсан хотоос. Хүүтэйгээ би байлдаад шал димээ. Хайрын ард иргэд үхэл дуусна гэж. Тэрнтэй адилхан Давид хаан 4-р ишлэгийг харуул
Юдагийн ирчүүдийг өмнөө цуглуулж чи өөрөө ч энд бай гэж Амасад тушаасан. Амасаг манайхан таньж гинөө. Амаса гэдэг чинь Авшломын жанжин байсан хүн шүү дээ. Өөртөө тулалдсан хүн шүү дээ. Саяхан тулалдсан. Тэгвэл тулаан ялагдаад бүгд буцсан, зүгтаасан израилчууд овог руугаа. Тэгээд Юхуда овгийн өөрийнх нь зээдүү. Тэгээ нөгөө өөрийнх нь яг овгийнх нь сонин шүү, муухай шүү. Бүгд бусад овгууд нь Давидыг авчрыг идэх яг Давид хааны өөрийнх нь ураг төрлийн овгийнх нь сүүл мушгаадсан байгаа шүү дээ. Цусан одоо төрөл байгаад байгаа шүү дээ. Өөрийнх нь хаан. Тэгээд Давид чинь энэний өмнө элчнэр илгээд шүү дээ Юда овг руу те. Та нар яагаад сүүл мушгаад байгаа юм бэ? Та нар надтай нэг ургийн хүмүүс биш үү? Тэгээ Амаса бас байсан. Амасад Давид хаан алдан тушаал амладаг. Чи Йовын оронд миний баруун жанжин болохгүй бол би чамд амлая, чамайг баруун жанжин болгоно гэдгийг амлая гэж. Ингээд магадгүй Ерүсалимд ирсэн. Амасаг магадгүй баруун жанжингаа болгосон. Баруун гараа болгосон. Тэгээ Амасад хамгийн ихний тушаалыг өгсөн. 3 хоногийн дотор Юдагийн ирчүүдийг галс цуглуулъя. Цуглуулах гэж хэлсэн. Тушаал өгсөн. Гэтэл 5 дугаар ишлэлээс харвал 3 хоногийн дотор цуглуулж чадаагүй Амаса. Яасан чи бүүмэд цуглуулж чадаагүй. Ингээд 6 дугаар ишлэгийг харвал Амасад уг нь Давид хаан тушаал өгж байгаа шүү дээ. Тэгээд гинт 6 дугаар ишлэгийг харвал Авишай болцсон. Зүүн гар өмнөх яг жинхэнэ зүүн гартаа Авишад хэлээд одоо Бихригийн хүн Шеваг бидэнд энэ Шеван Авшломоос илүү гай тарих нэ гэж Давид хаан харсан. Хаан хүн ер нь юмыг ажиглаад мэдж байгаа шүү дээ. Ер нь юу болох гээд ажиглаж байгаа тийм ээ. Хаан хүн. Нэг өсөндөө одоо бид нар хааж явсан хамт олон монголчууд бид чинь нэг нэгнийхээ амьдралд амар дуртай айгүй ордог хүмүүс гэж байгаа шүү дээ. Хаан явна, ийм явна, тал талаас нь зөвлөөл те. Ерөөсө тавьж явуулж чаддгүй. Нэг Монгол гэрт өгсөн бидний нэг ахуй соёл Америкт бол 18 хүргээл гаргаа авчдаг гэж. Хүүгээ. Бид нар чинь бол ерөөсө айгүй амьдралд нь оролцдог хүмүүс гэж байгаа. Ерөөсө барагтаал бол тавьж явуулдаг тийм ээ. Байнгын эндээс нь холбогдоод тийм ээ тусдаа гасан жигсэн байнгын холбоод одоо бараг л яаж бааж ийн яаж хийж ийн гэж асуучих гал тийм ээ. Тэрнтэй адилхан ерөнхийдөө Давид одоо хамт олон гэдэг бол бие биендээ анхаарал тавьж байгаа. Хин маань яаж чинь ийж чинь гэж тийм ээ. Айгүй анхаарал тавиад хин маань одоо яг яах гээд байна. Ер нь энэ одоо тэгээ дулмаам орой болгон 10 цагт гарч яваадах юм. Энэ хинтээ хаана юу гэж уулзаад яваад байна те. Орой болгон 10 цагт 18-тай охин аав ээжтэй хэлэхгүйгээр гарч яваад байвал тэн цаана нэг юм болно үсттэй. Нэг юм л болох нь тодорхой шүү дээ тийм ээ. Тэр шиг Давид хаан энэ Шеваг ажиглаад наач ер нь гай тарих юм биш бидэрт. Бүр Авшломоос ч илүү гай тарих юм байна. Маш эвгүй залуу байна. Маш эвгүй хүн байна. Ард түмнийг дотор нь бутрахаар юм байна гэж хэлээд тиймээс чи Авишад хэлсэн. Тиймээс чи эзнийхээ цэргүүдийг дагуулan өөрийнхөө цэргүүд энэ сонин тухайн үед ингэдэг байсан манараа. Давидын цэргүүд, Авишаан цэргүүд, Йовын цэргүүд гэдэг ингээд төмтөр нь мянгат зуутын дарганаар томилдог. Тэгээ хариуцуулдаг тийм ээ. Бүгдээрээ Галатеатар гэдэг киног мэднэ. Галатеатар яг кинон дээрээ 100-ын дарга байсан уу, 1000-ын дарга байсан уу манайхаа? Кинон дээр яаж гардаг вүлээ? За аль нэг нь байгаа шүү дээ. Нэг бол 100-ын дарга байгаа тий. Нэг бол 1000-ын дарга байгаа. Тийм ээ? Цэрэг хариуцагч байж идэг. За тэгэхээр Авишай хэлсэн чи цэргүүдээ цуглуулад эзнийхээ бас миний цэргүүдийг дагуулад түүнийг мушиг гэж хэлсэн. Йовт хэлэхгүй байгаад Йовт хэлээгөөд чи Йовын оронд Амасаг томилдсон бохгүй юу? Баруун нөгөө гарынхаа оронд Амасаг баруун гараа болгоцсон. Йов магадгүй зүүн Авишад гэтэл зүүн гар нь байсан. Йовт хэлээ гэхээр жоо эвгүй болчиход нь шүү дээ. Алдан тушаалын Амасад өгсөн бохгүй юу? Тэгээ Авишад хэлсэн. Бэхлэлт хот олгоос нь өмнө түүнийг барихгүй бол эвгүй шүү гэж 6 дугаар ишлэлээр. За ингээд 7-г харах юм бол Йов бас тэнд байсан байгаа. Йовын хүмүүс буюу Греччүүд, Плеччүүд гэдэг бол хөлсний цэргүүд. Израильчуудтай нэг ургийнх биш, гадны цэргүүд ихтэй Израиль ард түмэнтэй хамт амьдрыг, еврейчүүдтэй хамт амьдрыг Канаан нутагт амьдардаг. Нэгэсэнд одоо Монголд амьдарж байгаа өөр орны залуучууд легионрууд баггүй. Өнөөдрийнхөр Францын легионрууд. Тэ?
легионер чинь Францд очиж легионерууд чинь Монгол цэргүүд ч очдөг штэ. Яг энэ гречүүд, плечүүд гэдэг бол хөлсний цэргүүд байхгүй юу? Цалин авдаг. Тим цэргүүд байсан. Гэт хамаг учиргагээс цэргийн хамт Бэрхийгүү Шеваг мөрдгөөр бол Ерүслэмээс хөдөлсөн. Хоошоо хөдөлсөн. За 8 дугаар ишлэг Гевон дахь буюу Ерүслэмээс хоошоо 8 км-ийн зайд байдаг тосгонд нэгэн бул чулууны дэргэд байхад одоо энэ даалгаврыг чи Авишад өгсөн штэ. Авишиг дагаад Йов явсан байгаа байхгүй Йовын цэргүүд. Тэгсэн Амасад эхлээд даалгавар өгсөн болж Амасаа биелүүлээгөө. Тэгтэл нөгөө Амасаа араас нь явсан юм шиг байгаа. Баруун гар болгоцсон. Амасаа. За ингээд Гевон дээр исэн чи Йов хоёрд дулгаан хүмүүсж хуйтай илдээ ташаандаа зүүсэн байсан. Түүнийг урах шалгахад элдэн сугараад ирэв гэж. За 9 дугаар ишлээс харуул тэгээд Йов Амасад амар мэндүү үеэлмэн гэж. Эднүс чи үеэлүүд тахгүй юу? Давидын одоо зээ дүүнэр гэсэн хоорондоо бол сахлаас нь татгаж үнслээ гэж. За сахал гэдэг бол тухайн одоо манай эртний өмнөх 1000 оны соёлыг ярьж штэ хэдүүлээ. Сахал гэдэг бол гангара нэр хүнд маш сахраас нь бариад үнсээд хэвлэрүн дурц. Яагаад гэвэл Йов өширгсөн байгаа байхгүй юу? Бас хаанда алдан тушаалаа алдсанд Амасад. Амасаа бол үндсэндээ Йордангийн зүүн талд бол 19 дугаар бүлэгт Давидын хааныхаа эсрэг тулалдсан хүн шүү дээ. Уг нь бол Авшломын жанжин байсан байхгүй юу? Йовын хувьд бол дайсан байхгүй юу? Тэгээ яг өөрийнх нь алдан тушаалыг Давид хаан Амасад өгсөн. Энд өшргсөндөө алаа ичж байгаа байхгүй Амасаг. Тэгээд Йов гэж гараа. Тэгээд Йов 10 дугаар ишлэлийн төгсгөлөөс харвал өөрийн дүү төрсөн ах トゥ хоёр шүү дээ. Авишаа тий. Хамт Бэрхийгүү Шеваг өргөжлүүлэн мөшөглөө гэж байгаа. Йов. Тийм уус тээ. Уг нь бол энэ Авишаа төгсөн даалгавар. Тэнгүүт Йовын залуустайгаа бас хамт байсан. За ингээд Йовын залуусын нэг гэж байгаа шүү. 11 сонирхолтой манайхаа сайн хараарай. Йовын залуусын нэг нь нөгөө дөрүүлсэн байгаа Амасагийн дэргэд зогсоод Амасагийн цэргүүдэд үг хэлсэн юм шиг байгаа. Эсвэл өөрийнхөө цэргүүдүүд бүгдээ харъя. Йовын талд байж Давидыг гих хэн бүхэн Йовыг дагуулдаг гэж хэлсэн. Амасагийн цэргүүдэд хэлсэн бол таарах гэдэг шүү дээ. Амасагийн цэргүүдэн дагаа явж байгаа шүү дээ. Бас тийм ээ. За ингэж хэлсэн. Амасаа хажууд нь энэ гизрүүгээ дөрүүлсэн байж идэг. Яг хажууд нь Йов нэг цэрэгтэй даалгавар өгсөн байгаа байхгүй. За ингэж хэлээд их гэж. За тэгж хэлсэн. Йовын талд байж та нар Давид хааныгаа гих хүн биднийг дагаж явуул явахгүй бол бойл гэж хэлсэн юм шиг байна. Явахгүй бол эвгүүлэн болно шүү гэсэн баг маягтай Амасаа хажуудаа байлгаж ягаад хэлсэн байгаа. 12 харин Амасаа цусандаа хутгалдан замын голд үлдсэн. Түүгээр өнгөрөх бүхэн зогцыг хараад зог тусаад гэхээр магадгүй Амасаа цэргүүд үү? Эсвэл Йов өөрийнхөө цэргүүдийг бас хэлсэн үү? Тэ? Зогцыг зог тусаад хараад байсан. Замын хажуу руу холдуулж дээлэр бүтээсэн гэж. Уг нь бол тухайн үеийн жанжингууд өгөх үед шууд булгаж оршуулад нэр хүндтэй ингэж оршуулах хийх ёстой боловч Амасаг бол тгээгүй зүгээр л хээр хайц дээлэр нь бүтээгээд. Түүнийг замаас холдуулмагц хүмүүс бүгд Бэрхийгүү Шеваг нэхэхээр хүмүүс бүгдээрээ гэж байна. Тэгэхээр Йовын Амасаа цэргүүд ч явсан юм шиг харагдаж байна те. Шеваг хөөхөр. Йовын цэргүүд Авишын цэргүүд. За ингээд Йовыг даган явуулаа гэж. Йов энчээ бүр Авишаа дүүгийнхаа урд гарцсан тушаалыг тэргүүлсэн явж байна. Уг нь бол Авишаа дүүд нь өгсөн тушаал шүү дээ. Йов санаачлахыг гартаа авсан явж байгаа үсттэй тий. Тэгээд Шева Израилийн бүх овгоор дайран гэж байгаа. Нөгөө цухтаажсэн залуучин хойд бүх Израилаар дайраад Эвэл бет Махат буюу Израилийн хойд хязгаарт очсон байгаа. Бүр хойд хязгаарт. Левнантай хэлдэг. За ингээд Бричүүд гэдэг тэр нутгийн хүмүүс байсан юм уу? Эсвэл Бричүүд гэдэг нь тодорхойгүй гэж байгаа. Энд бүгдээрээ чуулаад сонин Шеваг даглаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Шева бас нөлөөтэй залуу байсан байгаа. Маш нөлөөтэй. За ингээд
Авиши хүмүүстэйгээ ирж гэхгүй байгаа зү сонирн байгаа зү те. Йов хүмүүстэйгээ ирж Авел бет Махаг бүсэлсэн. За нөгөө төр Шева бүслэлтэнд ороод Бэхлэлт хот руу ороод нуугдсан байна. За тэгэхээр мань хэд шороо овоолоод хэрмийг нураахаар оролцсон. За гэтэл нэгэн угаалаг эмэгтэй 16 дугаар ишлээс бет Махагаас гарч ирээд хөөе сонсооч энд ирээд надтай ярилц гэж Йовт хэлсэн. За Йов нөгөө сонирхолтой ийм эмэгтэй дөрүүд гинт гарч ирдэг санаж гэнэ үү те? Ийм угаалаг эмэгтэйчүүд бас гинт түүхэнд гарч ирдэг. Чи Йов мөн үү гэсэн. Тийм ээ гэлээ. Сайхан эмэгтэй. Шивгчин гэж энэ үг бол тухайн үедээ нөгөө харьцаж байгаа хүнийгээ хүндэтгэж байгаа учраас шивгчин гэж хэлдэг байсан байна. Хүндтгэлийн хэлбэр. Хэлэх үгийг сонсож хайрл гэж. За Йов, за сонс хэл гэж. 18. Урд цагт хүмүүс асууж зүлээгвэл авайлт оч гэж сөргөлдөөнийг шийддэг байсан. Би бол энэ 19 дугаар ишлэл айгүй чухал ишлэл шүү манайхаа. Би бол Израильд инхийг хүсдэг үнэн ч хүмүүсийн нэг байна гэж. Би хааныгаа эсэргүүцдэг юм аа. Би ард түмэндээ инхийг хүсдэг юм аа. Эм нэгдлийг хүсдэг юм аа. Би тийм дэслэгч хүн биш ээ гэж. Харин чи Израилийн их болсон хотыг сөнөөх гэж байна. Юунд Явагийн өвийг залгих гэвэ? Юунд ард түмнийг чи залгих өв гэж. За энэ өв гэдэг үг бол тухайн үедээ 3 зүйлийг илэрхийлж исэн. Бурхны ард түмэн, амлагдсан газар нутаг. Энэ гурыг нийлээд Явагийн өв гэж ярьдаг байсан байна. Юу гэж ийм өвийг чинь залгих гэвэ гэж. За Яв хариуд нь хэлсэн. За бүү үзэгт хотыг чинь газартаа тэгшиж устгах явдал бол надаас хол байг би ойлголоо. Та нар бол үнэхээр үнэн ч юм байна, инхийг хүсдэг юм байна. Энийг ойлголоо. Гэхдээ хэрэг явдал бол учир Ефрамаас гаралтай Бэхригийн хүн Шава гэж нэг олиггүй залуу энэ ч хэлсэн яг шалтгааныг хэлсэн. Давид хааны өөдөөс гар далаасан юм аа. Хааныхаа өөдөөс гар далаасан юм аа гэж. За одоо бид нэр хэлдэг те. Ялангуяа монголчууд бид нар бол маш их одоо сургаал, зүйрлэл тийм ээ. Маш их одоо монголчууд бидний хувьд тийм ээ. За монголчууд бидний хувьд маш их өндөр ёс суртахуунтай ард түмэн. Маш их хүндэлдэг ард түмэн бусдыг. Маш их үлгэр домог туйлс ихтэй, тийм ээ. Бусдыг маш их хүндэлдэг. Харин өнөөдрийн нийгэм маань ямар болж вэ гэж. Ийм явдал анзаарч гинөө гэж, тийм ээ. Тэгэхээр эндээс харуул хааныхаа өдөөс гар далаасан олиггүй залуу байгаамаа гэж хэлсэн. За монголчууд бид нар аавда чи адуу манахыг заах нь уу гэж хэлдэг. Хүндлэл, гэр бүл дотор хүндлэл гэдэг маш чухал байдаг, тийм ээ. За тэр залууг гаргаад өгчих гэж хэлсэн. Тэгвэл бид хотыг ч орхиод та нарыг зүгээр үлдээе гэж. За өнөөх эмэгтэй, маш ухаалаг эмэгтэй. Яагаад бид нар нэг олиггүй залуугаас болоод зүгтааж хурж ирсэн олиггүй залуугаас болоод бүхэл бүтэн зөв зүгээр байсан хүмүүс эн чинь тийм ээ бүр одоо хоттойгоос цүүдгэх гээд нь шүү дээ. Яагаад бид нэг ийм одоо дуулуургүй ийм дэрслүү залуугаас болж хотоороо сүрэх гэж хэлэнгүүтээ энэ бас зоригтой эмэгтэй байгаа шүү. Түүний толгойг хэрэм дагуулж шидэн харж байгаарай гэж хэлсэн. Тэ? Я шудраг хандсан. Шууд хэлсэн энэ эмэгтэй. Тэгээд мэрэгэн санаагаа өвөрлөөд ардууд дээр очиод энэ нэг залуугаас болж бид нэр ингэж байгаа юм биш дээ гэд ард түмэндээс нөгөө ард нь толгойг нь тастаад Яв руу хэрэм дагуулж чулууцсан гэж. Тэгээд Явыг эвэр бүрээ татхад цэргүүд нь хотыг орхиод гэр гэрлүүгээ явж гэж байгааз. Тэр хотыг гэр гэрлүүгээ буцаад бөөнөрөө цуг яваагүй юм шиг. Гэр гэрлүүгээ яваад харин Яв Ерүслэм рүү хаан дээр буцаж очлоо гэж штэ. Тийм байгаа сте тийм ээ. Яв харин хаан дээр магадгүй нөө толгойг бариад очсон уу яасан. За ингээд 23 дугаар ишлэгийг харвал уг нь энэ Яв чинь Амасаг алмал гэж хэлээгүй шүү дээ Давид хаан. Тийм ээ? Даалгавар өгөөгүй гэтэл
Йов нь Израилийн бүх цэргийн жанжингаар үргэлжлүүлээд ажилласныг нь харвал Давид хаан бас хөөх юм хүлээн зөвшөөрсөн юм шиг байна. Йов бол бас гэхдээ Йов дараа нь бол эннийхээ юг буруу хийсэн юмнийхээ юг эдэлтгэлтэй. Бурхны өмнө бол буруу байсан. Цэргийн жанжингаар эргээд ажилласан байгаа үстэй тий 23-ыг харвал. Тэгэхээр Давид хаан ямар тач буруутгаад чи яагаад дураараа ингээд амаасаа галаа хийчихвэ. Гэхдээ энэ хараа Бачайбата завхаарсны дараа Натан иш үзүүлэгч хэлдэг ш Давидэд. Чи хийсэн гим нүглийнхаа үр дагуурыг бол амснаа. Танаа гэр бүлээс ил салахгүй гэж хэлдэг. Үр удмас. Тийм учраас Йов нэг үеэл минь гэсэн штэ. Амаасаг бариад үеэл минь гэж. Үеэлүүд бие биенийг алаачиж байгаа. Нэг гэсэн. Тэгтээ энэ дээр бол 23 дахь харуул цэргийн жанжнаар ажиллаад за эн чинь ингээд алдан тушаалууд хүмүүсийг томилж байгаа. Тэгэхээр Давид хаан нэгсэндээ цөлөөс буцаж ирээд яг өөрийнхөө хаанчлалыг эргээд дахиад захиргаагаа бий болгоод хүмүүсийг алдан тушаал томилоод ингээд хаан суудлаа эргээд одоо яг ингээд те баттгаад ингээд ажил хэрэгт орж штэ. Нэг компани бол яг үүсч эхэлж гин гэсэн компаниар тийм ээ. За чи албан эргээ хөтлөөрөө чи ажлын даамлаа ягаарай. За энэ хамгийн 26 дахь энэ 26 дугаар ишлэлийн яар хүн Ира дахилч байлаа гэж. Давидын дахилч гэж штэ. Хувь хүн. Энэ дахилч гэдэг энэ үг бас сайд байлаа. Зөвлөгч нь байлаа гэж орчуулдаг юм байна. Яг хувийн өмнөх нөгөө яг өөрийнх нь мэрэгэн яг нөгөө сайд нь өөрөөс нь урвцсан штэ. Бачаевгийн өвөө. Тэгээ өөрийнхөө амийг хорлцдог өвөө нь. Эд хөрөнгөө гяс ах トゥ нартаа хувааж өгөөд өөрийнхөө амийг хорлцож байгаа. Тэрний оронд энэ Ира гэж хүнийг өөрийнхөө зөвлөгчөөр бас тавьсан юм шиг байна. Давид хаан. Яг хувийн зөвлөгчөөр. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөгч нар гэж байгаа шүү дээ. Яг зөвлөгөө өгдөг. Шашны зөвлөгч нар гэж бас байгаа. Тэрэн дотор бүх шашны төлөөллүүд бас байгаа. Ерөнхийлөгчтэй уулж, ерөнхийлөгч жил болгон хүлээж авч уулздаг байхгүй. Тэр хүмүүс зөвлөлддөг тийм ээ. За ингээд харах юм бол нэг гэр бүл дотроо хоорондоо эв түнжингүү байхад ямар муухай байдаг вүлээ те. Нэг хамт олон дотроо хагаруул юу болох вэ? Нэг улс үндэстэн дотроо хагаруул юу болох вэ? Тэ? Тэгэхээр сүүлийн жилүүдэд одоо монголчууд яагаад багийн спортоор муу гэхээр авиас нь байхгүй муу гэхээр үгүй юм шиг байна. Маш өндөр авиастай ард юм бид нар бол. Ямар ч спортоор. Гол нь баг болъё гэхээр л болж өгч чаддгүй юм шиг байна. Хувийн нөгөө амбиц, хувийн юмуд байгаад идэг те. Тэгэхээр баг болно гэдэг бол бусдыгаа сонсоос л эхлэн шүү дээ тийм ээ. Бусдыгаа хүлээн зөвшөөрнө, бусдыгаа баг гэдэг бол багаар явж байгаа тийм ээ. Хурдан яв гэвэл ганцаараа яваа. Хол яв гэвэл олуулаа яв гэж үг байгаа тийм ээ. Тэгэхээр монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэдэг энэ үг өөрөө тийм зүгээр нэг бас үг биш болчиход байгаа байхгүй. Тэгэхээр эвгүй байлгадаг юм нь магадгүй Шивагийн үндсэн шалтгаан яагаад Давидыг дэрсэлж ард овгуудыг бүгдээрээ майхан руу явъя гэж хэлсэн үндсэн шалтгаан нь магадгүй Давид бидэнд өгөх юм байхгүй юм байна шүү дээ гэж. Ашиг сонирхол харсан болов уу гэж тийм ээ. Ашиг сонирхлын зөрчилдөөн гарлаа л гэдэг бид нар мэдээ зүйтэй янз бүрээр гардаг шүү дээ. Ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болж инглээ тэглээ л гэдэг тийм. Тэгэхээр Бурханд өнөөдөр хайртай бидний хувьд чуулганыг ирвэ бид нар одоо Давид энэ Израилийн ард түмэн чи өнөөдрийнхөр чуулган гэж бас харагдаж болоод байна шүү дээ. Чуулган дотор ийм хагарал гарвал яах вэ? Би Аполлих, чи Паулих, би Баярагийнх, чи мөнх цэцгийнх. Мөнх цэцгийнхэн яагаад Баярагийнхныг сонсдгүй ингээл ер нь ингээд чуулган дотор бол том чуулган дотор иймэрхүү одоо тий пракс үүсэх, бүлэг үүсэх. Манайх одоо жижигхэн 4-5 болохноос тийм гарахгүй байгаа дээ л та. 4-5 мянга болчвол яах вэ? Энд чинь Давид хаан чинь яг цуглааныг удирдах байгаа хүнтэй л адилхан байж шүү дээ хөрхий. Цуглааных нь хүмүүсийн дундаас нэг залуу гарч ирээл
Энэ Давидэд манай энэ Давидэд хөөрхий бидэрт өгөх юм бидэд ашигтай байхгүй. Давид хаан ер нь ядуу тэгээ өмч хөрөнгө гэж байхгүй. Ер нь бид нар энэ Давидыг ер нь хараад бухын доодхыг харах юм биш үү гэж. Тэгвэл бурхан одоо бид нар аливаа газар эмх замбраатай байгаа газар, дүрм журамтай байгаа газар маш өндөр хөгжилтэй байдаг. Одоо бид нар Сингапур улсыг харахад дэлхийн том компаниуд Сингапурт дансаа байлгаад төв офсоо байлгадаг гэж байгаа шүү дээ. Яг тэгэхээр дүрм маш хатуу, хууль маш чанга учраас цэвэрхэн байдаг улс төр нь. Хээл ахуй байхгүй. Маш цэвэр. Тийм өндөр гоё дүрм журамтай хууль сайтай газар чинь тийм ээ амьдрал бас амар тайван байд юм шүү дээ. Аюулгүй. Дураараа газар чинь хууль сул дураараа газар гэмт хэрэг их байдаг юм байна. Авилгал их байдаг тийм ээ. Тэгээд хин амьдралын баталгаа байхгүй болчихж байгаа байхгүй. Гэтэл өндөр тэр Сингапур оронд чинь хүмүүс нь ард иргэд нь амар тайван байна шүү дээ. Ягаад тэгэхээр хууль чанга учраас, эмх замбраатай байгаа учраас, тийм ээ. Бас хүндэлдэг учраас, бас ерөнхийлөгчгөө хүндэлдэг учраас, тий? Алдан тушаалыг хүндэлдэг учраас. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд таны хувьд эв нэгдэл гэж ямар утгатай вэ? Тэ? Таны хувьд хамт олон гэдэг ямар утгатай вэ? Тэ? Бидэрт нэгдсэн хараа зориг байгаа тий? Бурхны хаанчлалын иргэд болсон. Бид нэг зоригтой болсон тий? Тэгэхээр бидрийг ерөөсөө амжилттай битгий яваасаа, хоорондоо хэрэлдээсээ, хоорондоо зөрчилдөөсөө, хоорондоо тэмцэлдээсээ гэж ганцхан л хүмүүс нь. Тэр бол сатан. Тэ? Монголчууд бид хэрвээ эвтэй байвал ямар гайхалтай түүхийг бүтээх бол. Тэ? Чингис хаан магадгүй маш мундаг удирдагч байсны нэг шалтгаан нь Чингис хаанд ч гэсэн ийм шавь шиг хүмүүс гарч ирсэн л баг. Үйд нь өөрөөс нь урвсан, өөрийг нь дэрсэлсэн. Чингис хааныг амжилттай байхад бас том хүчин нөлөөсөн зүйл нь үнэнч алфтууд байсан байх гэж би бодож байгаа байхгүй. Хаанда үнэнч. Асар басар гээл те. Маш үнэрч жанжингууд байсан баг. Дэрсэлдэггүй харин дэмждэг те. Хааныгаа дэмждэг. Хаанда үнэнч. Харин Шева гэж энэ нөхөр угаасаа л олиггүй хүн байсаа л гэж хэлж байгаа шүү дээ түүхэнд. Энэ хүн ингээл түүхэнд бичигдсэн. Библи бол хамгийн шудраг ном гэж байгаа шүү дээ. Бүх мундаг хүмүүсийг нь мундгийн ч бичсэн, муухайгийн ч бичсэн. Тэ? Ингээ эзнийхээ өмнө ирээд бүгдээ хамтдаа залбирцгаая. Баярлалаа бурхан минь. Эзэм минь бидний дотор магадгүй буруу хандлага, буруу бодол, буруу зориг байгаа бол та биднийг өөрчилж, бид эх орноо хайрлахад, бид элэг нэгт ахтан дүүсээ хайрлахад, бид найз нөхдөө хайрлахад, бид үндэстнийгээ хайрлахад их эзэм минь та туслаарай. Бид бол өрсөлдөгч нар биш вүлээ. Бид харин бие бинийгээ дэмждэг, бие биендээ атгаархдаггүй, бие бинийгээ өрөөдөг, бие биендээ санаа тавьдаг. Тийм ард түмэн байхад их эзэм минь та биднийг өөрчлөөрэй. Бас хувь хүнийг өөрчлөөрэй. Бидний хувь хүн дотор эв нэгдлийг эзэм минь уучлалыг, амар тайвныг, баяр хөөргийг та буулгаж өгөөрэй. Биднийг та өөрчлөөрэй ариун сүнсээ. Таны үр жимс бол амар тайван, баяр хөөр, эв нэгдэл, дэвчээр, сайхан сэтгэл, итгэмж, дуулууртай байдал энэ бүх зүйл билээ хэзээ. Та энэ бүх зүйлээр биднийг өрөөж өгөөрэй. Их эзэн Есүс Христийн нэрээр гон залбирлаа. Амен.